Цагаатай хааны гутгаар гэргий Уркана хатан онгод. Аянгат Оронгоо хатан гэж та өөрийгөө хэлсэн. Оронгоо нэрийгт нь Уркана гэд бичсэн байдаг юм болов уу гэж бодлоо. Оронгоо хатан. Тийм. Товч түүх дурдвал цагаатай хаан 9 гэргийт билээ. Өөдлөх цагт хөвүүдээрээ толгой төшүүлж чадалгүй 9 хатандаа нутгаа 9 тэнцүү хувааж эцэг Чингис хааны минь цагаан сүлдэн адил энэ улсыг хамаарч яв хэмээн хүссэн. Иймээс миний бие Абудари хэсэг газарт нь хатан хаан болж сууж байлаа. Хоризм хэмээгч нь лалын шашинд тэд им хүмүүн хэмээгчийг басах, им хүмүүнийг дорд тооцох бүлгээ. Энэ нутагт цагаатай хаан төр удирдах аргад өөрийн хаттаар толгойлуулж лалын шашинд тэр хүмүүдийг буруу ташаа сэтгэж байгааг гэрчилдэг байсан. Ингээд өөрсдийн хаттыг чиг бариулан ихэс дээдсийг нь урдаас хөрвүүлэн захирахыг бидэнд даалгасан. Иймээс энэ нутгийн ихэс дээдс шашинтнууд биднийг зүхнэ. Учир нь бид нүүдэлчин ахуйгаараа тал нутагтаа амьдарч төр захирах хэрэгтэр 9 хатан цуглан байж хуралдаа хийн. Ингэхдээ эзэн хааны үлдээсэн эрхэм жанжид цагаатай хааны 30 бааттаас үг авч Бултаараа Хорезм хотод очиж бүс бүсийн жанжид бүс бүсийн эрх мэдэлтний үйл хэргийг шалгаж өөрсдийн нэрийг гаргаж им хүмүүний дор сүхэрч болох тавилан байдгийг ухуулсан түүхтэй. Аянгат цагаатай хаан улсаа хөвгүүддээ өвлүүлж болох байсан байна тийм ээ. Оронгоо хатан. Цагаатай хаан өөрөө им хүмүүнийг тэнгэр лугаа сэтгэдэг тул тэр нутгийн им хүмүүнийг доорд үзэх энэ авирт ихээхэн эмзэглэж сэтгэлд нь юр нийцсэнгүй. Иймд хатадтай нутгаа захиж үлдээсэн. Цагаатай хааны хөвгүүд хамагтаа олон жанжид төрсөн шүү дээ. Гэвч жанжин хөвгүүдэд ихээ өмөрч байхыг хүмүүний зүрх сэтгэл зүрчигч байх аваас энэ нь төр засаглахад ирэм хүмүүний ялгаа байхгүйг захин өгүүлж байсан учиг хөвгүүд минь хаан ширээг булаацалдах гэж хамаг ардыг захирах гэж юр хичээж байсангүй. Харин нутгаа хамгаалах гэж эндэх ардаа төвшөдгөх гэж эзэн хааны үйл хэргийг үргэлжлүүлэхэд санаа жилээж байлаа. Өгөөдэй хааны үед би бол цагаатай хааны их хатны дэргэд ерөнхийлөн захирагч байсан. Их хүн гэж алдаршсан 9 бүсээ их хатан бол цагаатай хааны их хатан болно. 9 бүсээ гэж нэрийдэхийн учиг 9 хатны ижийн их хатан болж биднийг захирагч байсны утгад нэр болно. Огуул нэрийг нь хэлхийг цэрлдэг. Бид гэрийн эвийг сахина. Хэрвзээ нэг нь буруу алдаатай үйл хийвэл гэрээр хилэлцэж, үр хойч, жанждын дунд түүний буруу зөвийг ололцож үг хэлнэ. Харин зөв байвал мөн хамтаар сайшаана. Нэгэн толгойн дор биш, хамтаар нэг шийдлийн төлөө тэмцэж байсан нь тэр. Аянгат цагаатай хааны 9 хатан хоорондоо ив түнжинтэй байсан юм байна гэж ойлголоо. Оронгоо хатан. Тийм ээ. Бид цагаатай хааны хатан болох цагаас л энэ ёсонд сурчээ. Би биетэйгээ тэмцэлцсэнгүй. Эрх мэдэл, олсон олзоо тэгш тэнцүү хувааж, нэгнийхээ гавьяаг хөндөлж, гавьяатайд нь илүүтэй хувааж, үүлэнд оролцаагүйгээсээ хувь хишгээ харамлаж шийтгэж байсан ч, үр хүүхдээ хамтдаа өсгөж, сургах сургаалаа хамтдаа жишиглэж, хинийхээ зүрийг чиний миний гэлгүй нэгэн сэтгэл дор өсгөж байсан. Цагаатай хаан ухаалаг сайн эмст дуртай байснаас тэр. Цагаатай хаан 9 хатнаас гадна 64 татвар эмтэй байсан. Аянгат ямар олон юм бэ? 64. Оронгоо хатан. Гэвч Монгол 9 хатан бидний учраас үр залгах аваас хам болгож тэдгээр татвар эмсээсээ үг сонсч ухаан түгээр ард олны сэтгэлийг олохыг зорж байсан. Энэ 64 татвар эм бол харь гарвалтай. Тухайн бүс нутгийн эрдэмтэн баяд сэдтийн охид байсан. Тиймээс эцэг нь үгэнд орохгүй, татвараа төлөхгүй, ард олноо очиглох учигт охиноор нь барьцаалж засаглаж байсан. Энэ 64 хатан Хорезм хоттой байж бид 9 хатан тал нутагтаа нүүн. Тийм учраас тусгаар байсан. Монгол хатад бид суурин соёлыг сайн мэдэмгүй тул 64 татвар эмийн нэг нь болох Нил гэдэг бүсгүйгээс Сумал нутгийнх нь ёсыг асууж байсан. Нил бүсгүй нь Хорезмын гинжүү шейхний охин болно. Суурин орны ёс тгийг асууж төрд оролцох учиг хатна нь юу хийж байсан? Энэ нутагт шашны үнц нь юунд хүрч болох, юунд хүрч болохгүй? Хэдий сард найрладаг, хэдий сард залбирдаг тэр бүхэнд суралцаж засаглах аргаа алсан. Харийн нутаг байсан тул бид ихэндээ ёс заншил, хэлний бэрхшээл, дэг жайгийн өөрчлөлтөөс болж 5 жилийг алдсан.
Тиймээс энэ хүмүүн ирснээр бид нүүмэл сумал амьдралын учгийг олжээ. Энэ нь нууж байхдаа яаж сумал амьдралаа удирдах аргыг олж хэрхэн зохицуулахыг хэлж байгаа юм. Монгол хотод бид өөрсдийн адуу малаа дагсан нүүмэл сайхан амьдралаа бэлэгтэй гэж үзнэ. Дөрвөлжинд хоригдож, салхивчин чувууж ирэхээс өөр зүйл сонсогдохгүй тэрэн газарт дургүй. Тиймээс эндээсээ хэрхэн засаглахыг ухаж, эрхэм сайд бүрийг октоор нь учиглаж, эцгээс нь төрийг хэрхэн захирах ухаанаа олсон юм. Иймээс тэдний жигшиж байдаг боол заяатай эм хүмүүн төрд гараад ирэхийн цагт төвчээргүй ир хүмүүс нь ихэд бахарцсан да. Эхнэрээ жанжсан хүмүүсийг төв талбайд нь хороож, эм хүмүүнийг хүчирхийлсэн, булаасан, зарсан хүмүүнийг модонд цовдолж байгаад гидсийг нь ярьж, дотрыг нь цовуулж ялалдаг байсан. Амь тавьдлаа тэр нь нөрлөнө. Энэ ялаар эм хүмүүнд ясгүй хандвал хэрхэх жишгийг үзүүлж, харгас хэрцгийгээр ир хүмүүний удаан тогтсон авирыг дарсан. Олон янхтын газрыг буулгаж, тэнд байсан огтод эрх дураар амьдрах эрхийг олгож, биеийг үнэлж, сэтгэлээ зовоож аж төрхийн буруу учгийг тайлж, нийт 100-аад хаттын үйлээр хийсэн. Бидний энэ үйлийг тентхийн ихэс дээдсийн хатад таалан, хуучин ёсонд байсан зарим очгуудыг халж, эм хүмүүн энэ гэрээ эцэг хүмүүнээ нөхөр хүмүүнээ дээдэлж болгож, дорд үзэгдэх ёсгүй гэдгийг тунхагласан юм. Аянгат Цагаатай хаан ямархуу харан шинтэй, ямархуу төрхтэй хүмүүн байсан бэ? Урангой хатан. Нуруулаг сайхан биетэй, зүс цайвар, сахал үсэн их сэрэг, том нүдтэй, урт сормуустай, зузаан уралтай, урлах ухаанд гарамхай, сайхан эр хүмүүн байсан шүү. Альва үйл хэргийг ихэнхдээ урдуугаар давна. Монгол цэргийн урдуын байлдааныг, урдуын ухааныг даргалдаг байсан жанжаан. Мөрөнгө гатлахад их бол завих хийж, бага бол гүүр хийж, зарим мужигт гүүр болон завиг хослуулан хийж зам тавчилдаг. Мөн байшин балгад, орд харшаа өөрөө барих дуртай хүмүүн байсан. Хорезмын Ургенч хотын цамхагт бүгдэнд нь шидэгч байрлуулж, мөн олон суугуудыг татаж, нэгэн өртөөнөөс ирэх суугуудыг урсгах шуудуу ухаж байсан. Иймд цэвэр цэмцгэр, усны учиггүйгээр хот цэгцэлсэн. Энэ бүхнийг Цагаатай хаан өөрөө санаж сэзэнж, миний энэ ч хатан, тэр ч хатан хийсэн гэж олонд таниулж, тэднийхээ нэрийг өргөдөг байсан. Өөрөө алдрыг авах юр дургүй. Алдах болох болбоос үргийг нь чи хүлээгээрэй гэдэг. Гавья болоод чагналыг нь ч бас чи надтай хуваалцаарай гэдэл хөхөрч байдаг ийм л эр хүмүүндээ. Аянгат нарийн авирт ааш мод хэрүүлжил гэж хүмүүс төсөөлөд байдаг. Түүнийг та юу гэж бодож байна? Урангой хатан. Үг газар гээдэггүй нүнэн. Тэмжиг учраас өөрөө зэмлэлийг хүртэх юр дургүй. Алив үлийг буруу зөв сэтгэснээ мэдэхгүй бол бусдын нэр дээр дурдан тэрэн үлээ буруу байсан уу, зөв байсан уу гэдгээ ажиж суух дуртай нэгэн байв. Би хийсэн гэвэл зэмлэлийг өөрөө л хүртэн бидтэй. Хатан хийсэн гэвэл зэмлэлийг хатан хүлээх учиг юун дээр алдсан, юун дээр онсныг ажиж суух дуртай нарийн авиртай хүмүүндээ. Аянгат нарийн авирт гэдэг чинь залтай гэсэн үг юм уу? Өөрөө сэтгэж хийчгээд хүмүүний нэрэн дээр зөв үү буруу юу гэдгээ хараад сууж байх нь байна. Урангой хатан. Өөрөө альва бүхнийг урлах дуртай, бүтээх дуртай. Гэхдээ түүндээ эргэлзээ гарах аваас хүмүүний нэр дээр дайжуулаад алдаа болоод оноог нь ачин сууж, яллагдвал түүний өмнөөс үхэхээс өөр аргагүй болно. Гэвч алдсан нь бага, оноо нь их. Учир нь үргэлж иннээс илүү. Иннээс хангалуун аж төрч амьдарч болно гэх итгэлийн улмаас олонтой очиг дээр онно. Дайн байлдаан дээрч өнөөдөр сайхан амрааж, цэргийн хүчээс сайхан хамгаалж, биеийн бүхийг шалгахын тулд биш, арга ухаан сэлээд, алс холоос дайтаад өөрийн зэрэгээ бүгдийнх нь намыг аварч, өрөөлийн зэргийг хэрхэн яаж алсын зайнаас ялах вэ гэдгийг сэтгэнэ. Иймээс олон төхөөрөмж, олон авирагч, олон буудагч, олон дэлбэлэгчийг ашигладаг байсан. Эзэн хааны салаанд олон дэлбэлэгч салаа гагц Цагаатай хаанд байна. Түүний дэлбэлэх бодисод улам нарийн аргатай болсон. Дэлбэлэгчийг зунгагтай гүзэнд хийж байгаад хэрэм рүү хараахад тэр нь хананд наалдаж байгаад дэлбэрдэг байсан. Энэ нарийн дэлбэлэгчдийг гагц Цагаатай хаан урлаж шив. Аянгат зунгагтай гүзээ гэж ямар гүзээ юм? Урангой хатан. Цавуутай гүзээ гэсэн үг. Хүмүүн хүрхээргүй өндөрт нь алдчихад авч чадаагүй байтал дэлбэрээд тэр хаалгыг нураана.
Ер нь хүмүүний хүчээр дайдах дургүй. Тоглоом наадгай онс чагтаар байлдах дуртай. Аянгат. Тэгээд тэр олон янзын юм харагдаад байхаар бас шууд дайрч ирэх нь барагтай байдгүй. Оронгоохтон. Хаалгыг нь дэлбэлчихсэн байхад хэрэм хүчгүй л дээ. Тиймээс бууж өгнө. Гэхдээ эзэн хааны албад дундаас хамгийн олон хүмүүнийг хороож дайцсан нь цагаатай хаан юм. Учир нь дэлбэрэлт ирэм хүүхэд хөгшдгийг ялахгүй. Нурсан байшин, дарагдсан чулуунд ард дэргэд жанжид бултаараа байх зовлонтой. Манай талд ашигтайч нөгөө талд хит хохиролтой дайн хийдэг. Зарим дайнд бүтэн балгах сүлдээхгүй бөгөөд энэ нь хит хэрцгий. Зүчи хаан байшин балгад ур нарийн хийцийг авч үлдэхийн тулд гэрээ хилэлцээр хийх. Хэд хоног балгадыг нь бүсэлж үлбрөө жалах аргаар дайддаг байсан бол цагаатай хаан яруу түргэн зантай учраас нураагаад дайрдаг байсан. Иймээс Зүчи хааны нэрний нутагтаа алдартай. Артууд түнд их сайн. Юу ч үгүй сүтгсэн бидний нэр муу. Ийм л ижил тэнцүү нутагт ах дүүгийн нэр хүнд дээр дор ялгаатай байсан юм. Мөн Зүчи хаан хөвүүд үрсээрээ нутгийг захирч шашин ёсыг нь даган биелүүлж өөртөө мөнхөх тэнгэрээ бишрэх хэрнэ ямар ч шашны ёслолд хүндэтгэн залбирч байдаг тул нэр сайтай. Гэтэл бидэн ламыг нь хүртэл хүүхдийнхээ дэргэд мөргүүлээд ёсыг нь нэвцэн учраас бидний нэр муу байсан. Аянгат. Цагаатай хаан эм хүмүүнийг дээрлэгсэн хүмүүнд дургүй хүмүүн байсан юм уу? Оронгоохтон. Тийм. Учиг нь бүртэй хатан ихийгээ булчимгүй амнаасаа болж нэрийг нь сэвтээх үйл хийсэндээ ихэд сэтгэл эмдэглэн харуулсан. Ийн ёсгүй аашилсандаа үргэлж харамсан. Үүнийгээ хамагтай төрөнд дурсан. Эм хүмүүнийг хайрлах ёстой гэж сургана. Эм хүмүүний зовлонг эр хүмүүн даах учигтай гэж сэтгэдэг хэмээн хожим өгүүлж байсан. Ээжигээ гомдоосон ялаа ямагтаач төлнө гэж хэлж байсан. Иймээс эм хүмүүнийг дээдэлж хайрладаг. Цагаатай хаантай өнчин охин таарлах аваас өргөж ачилж, тэгээд өсөж том болбол өөрийн нэрийн өмнөөс эд мал гаргаж аялуулдаг байсан. Охин хүүхэд өргөж авдаг атал хүүхэд бол нүдэ анаад өнгөрчих шахдаг. Юр тоодоггүй байсан. Учир нь эр хүмүүн бол өөрийн шазуураар босох учиртай. Эм хүмүүн бол эр хүмүүний нүмер дор цэцэглэх ёстой гэж хөвгүүддээ сургадаг. Эхийгээ охиноо жаргаж чадахгүй бол энэ дэлхийд эр байгаад яах вэ гэж тэдэндээ захина. Бүү уйлгыг эм хүмүүн л үлдэх ёстой. Тэдний болор мэлмий биднийг зөөлөх ёстойгоос бид зэвэржүүлэх ёсгүй гэдэг. Аянгат. Тэр үеийн эдийн засаглал ямар байсан бэ? Оронгоохтон. Бид суугуул нутагт очоод ариун их алт мөнгөөр л аялуулсан тогтох гэдэгтээ нүүр учирсан. Гэвч цагаатай хааны учраас бид түүнээс эрс татгалцсан. Нүүх ах уйда цагаахан гэртээ аж төрхийг эрхэмлсэн. Учир нь цагаатай хаан бидний бүгдийн зүрх сэтгэлд хүмүүн өөрийн тухайг өөрөө бүтээж аж төрөх ёстой. Хүмүүний бэлэн зүйл дээр суух үнгүй гэж эзэн Чингис хаан эцэг сургасан. Иймд хэрв балгад барих аваас өөрөө бид барих хүчтэй. Хүмүүний хуучин балгадад явж очихгүй. Хэрвээ бид хувцас өмсөх хүчтэй бол өөрөө торог аваад урлаж өмсөх хүчтэй. Хүмүүний хуучин торгыг яавч өмсөхгүй. Хэрвээ бид титэм зүг хүчтэй бол алт олоод тэр титмийг өөрөө урлах хүчтэй. Хуучин хааны титмийг яавч өмсөх учиргүй гэж цагаатай хааны хэлсэн үгийг Монгол цэрэг, Монгол баатад, Монгол жанжид, Монгол хатад, Монгол үрс бүгд зүрх сэтгэлдээ бодож ямагт биелүүлнэ. Харин татаас эмсийн хүүхэд бол энэ танай өмч. Бид танай өвөг дээдсээс булааж авсан тул хэрхэн зарцуулахаа та нар мэдтгүй гэх зэргээр төхнүүлдэг байсан. Иймээс түүнийг нарийн авиртай гэж, энэ нь магадгүй нарийн мэдрэмжтэй, суу зал ихтэй, олон аргаар альва зүйлийг уралдаг байсныг нь хэлэх биз. Аянгат. 9 хатантай 64 татвар эмс гэхээр тэр олон хүмүүнийг хооронд нь эвдээ байлгах гэж хэцүү юм байна. Тус тусад нь өөрөөр газар суулгадаг байсан юм уу? Оронгоохтон. 64 татвар эмс бол эрх мэдэлтний үрс. Тэр нутгийг захирч чадах эмс байсан. Тийм учраас цагаатай хаан тэр нутгийг захир юу гэвэл тэр нутгийн ямбтан эрх сайдтанг томилсонгүй. Учир нь тэд өмнөх хаанаасаа олонтоо урвсан түүхтэй. Өөрсдийн нийт хөрөнгө балгадыг аврахын тулд ноёд сайдууд нь цагаатай хаанд өөсөө гүйж ирсэн. Тийм учраас хаандаа үнэнч бус ирсгээд юр үзэхгүй.
Гэвч охид хүүхнүүдэд нь итгэнэ. Тиймээс тэдэнд им заяатан үргэлж үрийнхээ төлөө байдаг. Энэ л үрийн сэтгэл байхад эх орн нь байж л тарна хэмээдэг. Иймээс тэднийг үрийнхээ төлөө энэ улсаа бадраа тухай гэж эх орон им заяаныхаа төлөө шунал болоод эдэнд бүү авт. Энэ хөхүүлэх өрсийнхээ төлөө, им хүмүүний төлөө, ижийнхээ төлөө, эмгийнхээ төлөө, энэ биеийг үргэлжлүүлэх охидынхоо төлөө, нутгаа та нар төгөлдөр сайхан гоо болох тухай. Бүү та нар санааж хэлээдэх вэ. Энэ биеийг чинь би хизээж их хатан болохгүй. Их хаттын минь аминд хүрсэнч би та нарыг үргэлж хоёрт тавина. Монгол хаттаа би нэгт тоон. Хэрэгзээ миний монгол хөвгүүд Монгол хаттаас нэгийн амь хорогдох аваас танаа нэгэн тосгон үгүй болно. Ийм шунал битүү зангаар авирлахгүй тулд энэ тэнцүү эрх ашгаа, энэ тэнцүү эд мөнгөө, эх орон, үрс, эмс, эмэгтэйнхэн төлөө зарцуул тухай. Хэдийг хэнд өгөө гэдгийг би юр шалгахгүй. Гагцхан миний нүдэнд энэ орон тайван амгалан болж баяр цэнгэлээр дүүрэлдэж, огт нь гудамжаар хөвдөлтөнд нүрээ гаргаж явж, мөн миний зарилгын дагуу эхнэрээ зодож, охиноо уйлуулж, ихээ бохироож, янхны газар байгуулсан эр хүмүүний гидсэн цовсон цогцос гудамжаар дүүрэхгүй байхыг мэддэхвэ гэж л хэлсэн юм. Иймээс хэрхэн урлагийг 64 татвар эмс өөсөө мэдсэн. Наятай мөрөгдийн охид нь номт мөргөд эцэгтэйгээ зөвлөлдөж, өөсөд байгаа эрх мэдлээ дам аргаар эцэгтэй олгож, артаа төвшөтгөж, ном судруудаа дахин бүтээж, тэр хатанд ирэх ол зашгаар номын сангаа дахиж тэтгсэн. Энэ үлэнд сорхигдаан хатан нэмэгдэж, лалын шашинд учиг юу байна? Соёлд нь хайхамшиг юу байна гэж судалж, эндхийн сургуульд эд мөнгийг төвөөс илгээж байв. Учиг нь төв нутагт судар ном, сурах бичиг, сургуулийн үг сорхигдаан хатан мэдэж байсан тул энд байгаа сургууль номыг ч тэр зэтгэж, Монгол судруудыг илгээж, мөн эндээс нь Монголын эртний түүхтэй холбоотой баримт бичгүүдийг татаж авдаг байсан. Энэ бүхэнд бид зүтгэж байсан шүү. Аанаас үлд сорхигдаан хатан өөрөө ирж, бидний олон эмс байсан учраас сургууль байгуулсан. Цагаатайн угсааны 64 татвар эмс тус бүр нэгэн охин аргаж 64 охинтой болно үсттэй. 9 Монгол хатны 9 гүнжтэй нийлэхээр 73 охинтой болно үсттэй. Гэтэл бидний охидын тоо 200 гараад явчихсан тул сорхигдаан хатныг өрж, их хаттын ёсыг заалгаж, мөн тэнд байсан ихэс ямбатны охидыг сургаж, бид энд төрийг захирах ирээдүйн халаагаа бэлдэж, засаглаж эхэлсэн юм. Ингэснээр энэ 29-ийн ойрхон эмсийн сургууль байгуулсан гэдэг домог эндээс ихтэй. Энэ сайхан бүхэн цогцолж байхад халуун хижиг өвчнөөр цагаатай хаан бие барсан. Иннээс хойш бид 4 жил төр бариад нуган үрдээ төрөө отгуулж, сорхигдаан хатны буй болгосон сургуультай өөртөө багшлах үйлийг дааж, сурсан мэдснээ түмэнд тэлэх үйлэнд зүтгэснээс төрийн үйлэнд оролцоо байсангүй. Цагаатай хааныг өнгөрсний дараагийн их хатныг минь эм хүмүүн төрд гарах ёсгүй гэж занжиж зодоод хороочихсон. Цагаатай хааны цэрлдэг байсан эм хүмүүнийг зодож занжих, эм хүмүүнийг дорд үгээр хэлэх, ихэс хаттын биед хүрэх, энэ учиг бүхэн цагаатай хааныг бие барсны дараа алдарч, өшөөгөө авах мэт биднийг хөнөж, доромжилж эхэлсэн. Биднээс 2 Монгол хатан, 1 татвар эм, 3 л сургуультай үлдэж чадсан. Бидний гудамжинд нөхцөлж гаргаж ирээд эрх мэдэл булаасан шулам, шидийн хүчээр биднийг бүгдийг ховсдсон хэмээгээд чулуугаар цохиж алдаг байсан. Энэ цагаас хойш төрд эм хүмүүнийг гаргаж болохгүй гэх засаг тунхаг гаргаж, биднийг хөвүүдээр нь, огтоор нь барьцаалж, энэ бузар хүслээ хангасан. Үр хойч хөвүүдийнхээ эрх мэдлийг хадгалахын тулд бид хөвүүддээ биднийг бүү өмөртөхвэ. Бидний хүч их дайны хөлд зүдрээд амьрлаж амжаагүй байгааг аж тухай. Миний хүсэл, миний бие эцгийн чинь хамтаар оршсоор цагт энэ бурангүй ноёдыг та нар хүч агссан цагтаа хэрхэхээ мэдэрээ гэд үлдээсэн. Бидний хорогдол цагаатай хаанаас хойш 3 болтлоо хорогдсон. Аянгад цагаатай хааны үр хүүхэд удмынхан бол олон л байгаа үсттэй. Оронгоо хатан олон байгаа. Иннээс хойш бидэн нэгэн хошуу ардаа төв нутаг руугаа хинтийн нутагтаа очиж хэрлэн мөрнөөсөө ундаалж нүүдэлчин ахугаараа амьдрах тухай гэж Монгол руу буцаан илгээсэн. Харин тэр 29 хоттой сууршмал нутагтаа дассан хүмүүсээ яв гэж албатаагүй. Их нутгаа санаад битгрээд байсан ардаа явуулсан. Тэд нэгэн хошуу, нэгэн түмэн зэрэг байсан бөгөөд тэндээс өнөө цагийн цагаатай хааны үр хсааных нь төрсэн юм.
Харин 29-д үлдсэн нь харь болоод хоцорсон. Их нутагта Цагаатай хааны 20 гаруй хөвгөн 30 гаруй охид буцаж явж чадсан. Тэднийг ардын сайхан амьдралаараа ахуйгаа төвшөтгөөд амьдраарай гэд алт мөнгө алив бүхнээ бариад явуулсан шүү. Нутагтаа ирээд цаг цагийн сайн жанжид, цаг цагийн сайн хатад төрж Монгол нутгийнхаа нэрийг мандуулж байсан. Үлдсэн бид тэр нутагт тэмцэлдэж, нэг ялагдаж тэмцэж, нэг ялсаар одоо хүртэл аж төрсөөр хагас хөх толботой оршсоор л байгаа. Нэгэнтээ энд эзэн бол гэсэн учраас тэндэх нутагтаа тэнхийнхээ уул усандаа сүсэглээд тэндээсээ хагцаж чадхаа болсон. Аянгат Цагаатай хаан ямар шашин шүтлэгтэй байсан бэ? Оронгоо хатан. Цагаатай хаан бол ямар ч шүтлэг бишрлийг эн тэнцүү авч үздэг байсан. Өөрийнх нь үнэн шүтэн гэвэл ижийн байсан, эмгэн байсан. Гагц эцэг ихээс улбаалсан их засаг болно. Мөн эцэг өвгдөөсөө уламжлан ирсэн үүх түүхэнд илүүтэй ач холбогдол өгдөг. Харин мөнх тэнгэрийг чүтдэггүй тэрслүүд нэгэн байсан. Үнэн учигтаа эцэг ихээ шүтнэ гэдэг нь удмын дээд гарвлын онгод шүтэнэ шүтхийн нэр. Амьд байгаагаа хүндлээгүй биебэр алс дээдийн мөнх тэнгэрийг шүтэх эрхгүй гэж өөрийгөө цэрлүүлэгч нэгэн байсан. Энэ учгийг ажваас мөнх тэнгэр шүтэнтэй мөргөл буйны үлийг дэмнэгч нэгэн байсан. Лалын шашнигч Христийн шашнигч буруу шаахгүй. Аянгат Цагаатай хаан танд нэрнийхээ учрыг хэлж байсан уу? 2 домог байдаг гэж би уншиж байсан юм. Оронгоо хатан. Би мэдэмгүй. Аянгат таны нэрийг Уркана, Урагана гэх мэтээр бичсэн. Мөн таныг хар хөлөвгийн ихнэр байсан. Бас нэг хүмүүний ачтай суусан гэх мэтээр бичсэн байх юм. Энд нэг номонд гоо зөвслөнд Уркана хатан 1252-аас 1261 онд Цагаатай хааны улсыг захирч байжээ гэж байна. Цагаатай ач хүү байдрын алгуу гэж хүмүүн байсан гин. Оронгоо хатан алаг. Аянгат алаг юм уу? Алгын засгийн эрхийг Ургана хатнаас авч таны дараа 1261-ээс 1266 он хүртэл төр барьсан гэж байна. Оронгоо хатан. Тийм ээ. Аянгат тэгээд алагуун Ургана хатантай гэрлэж Москвуудын Яловичийн сангийн сайд болгожээ гэж байх юм. Оронгоо хатан. Үгүй. Би 3 хааны нүр үзсэн нь үнэн. Тэгэхэд би нэгэнд нь ихэн болж, нэгэнд нь эмгэн болж, хаан төрийг удирдах байснаас биш, гэргийн болж байсангүй. Нэгнийх нь гэргий, нэгийнх нь их, нэгийнх нь эмгэн байж хатан суудалд байсан. Аянгат 1252 онд хар хулаагүй эзэмшил газраа авахар явах замдаа нас барсан тул түүний биелүүлсэн хатан Урагана 1252-аас 61 онуудад 9 жил төр барьжээ гинэ. Оронгоо хатан. За Цагаатай хааны дараагаар хар хулан хүү маань төр барьсан. Хар хулан хүүгийн минь дараа алаг гэх мэт ач нарч төр барьсан. Хар хулан хүү минь дайнд явж байгаад бие барсан тул хэсэгтээ бас хөвүүд үрсээ шинжиж хинэн төр улсыг захирах уу гэд ажиг хучиг байсан тул өөрөө төр барьж байсан юм. Би Цагаатай хааны дараа мөн өөрийнхөө хөвөний дараа мөн ачтайгаа хамсан төр барьсан хатан бол мөнөөсөө мөн. Аянгат хүмүүс таныг бүтэнгийнх нь ихнэр гээд ойлгочихсон юм байна л да. Та их ургуу хатан байсан байх нь дээ. Оронгоо хатан. Намайг их үзэгсэлэнтэй гоо хатан гэж бултаараа нэрлэнэ. Миний нүрэнд ихэд сайхан арчилгаанаас болоод нэгэнтэй зүрчлээс гарч байсангүй. Аянгат. Их хатныг 9лэн гэх мэтэр янз янзаар бичсэн байсан. Оронгоо хатан. 9 бүс гин. Энэ бол цол шүү. Хонграад гарвалтай бүсгүй байсан бөгөөд нэрийг нь хэлхийг хориглоно. Түүний огуул нэр нь Бүсүүлэн. 9 бүс хатан Цагаатай хааныг амьд авахыг дүүд болсон тул түүний отгоос турхан хатныг авсан. Энэ хатан бас хонграад гарвалтай хатан байсан. Бүсүүлэн хатан хатгалгаагаар өөд болсон билээ. Хүмүүн хороосонгүй. Турхан хатныг харин Цагаатай хааны дараагаар ёс бусаар хөнөөсөн. Аянгат. Өөрийнх нь нэр турхан юм уу?
Уронгоо хатан. Турхан Туркана хатан гин. Намайг Уркана хатан гин. Мөн татар өргөөний 9 нэртэй нэгэн хатан байна. 4 дахь хатан нь татар гаралтай байсан. Бибер хэрээд сургагтан хатантай угсаа гаруул нэгтэй авга нарын нэгний охин буюу тодруулбал Ван хааны дүү Төмрийн охин билээ. Энэ 9 хэмээх хатан бол Исүү эгч дүү 2 хатны хамаг баг дүү нь, авга тахлын баг дүү нь, эцгийнхэн талын отчигн ноёны охин болно. Түүний удаах дүл хатан. Аянгат гадаадаар хэн гэдэг байсан бэ? Уронгоо хатан, Дүркэн хатан гэдэг байсан. Кинэ гэдэг нь хатан гэж байгаа юм. Мэрэгдээс олцсон. Угсаан тод бишч хааны талалд орсон хатан байна. Бүс болоод эмгэрээ язгуур сайт хүмүүний үр гэж бага ахуйдаа танигдаж, эцэг их гаруулаа мэдмгүй хатан. Нийл хаах үед өвлөн их болоод бүртээ хатан өсгөж, цагаатай хаанд барьсан. Тиймээс мэрэгд түмнээс үлдсэн хатан ухааны Дүл гэдэг нэрийг хүртсэн 5 дугаар хатан байна. Аянгат за 6 дахь хатан нь хэмбэ? Уронгоо хатан. Ибускэнэ хэмээх хар хатан. Учир нь тентхийн хамагтай том ноёны их чанжны эрх мэдэлтэй хатан байсан тул их хаттын тоонд орно. Ибускэнэ хатан байх аваас цагаатай хаан тэр нутгаас хүссэн үедээ цэрэг татаж дайнд оруулах эрх чадалтай байна. Ибускэнэ хатан бол түрэг гарвалтай. Түүний ээж нь олхнууд иргэнээс барьсан Монгол хатан байсан. Удаах хатан нь Исүүдэн хатан. Шихийн утагтууд эзэн ууган охин бөгөөд Үркэнэ хатан хэмээн нэрийдэх 7 дугаар хатан болно. 8 дахь хатан бол бас Өмбеки хатан бөгөөд Бики хатан гин. Боржгон гарвалтай. Эцэг хааны хучир авга ахын угсааны охин байна. Ачин эсвэл зээн байж мэднэ. Нарийн мэдэмгүй. 9 дахь хатан бол бас Даш хатан. Бурхан шашны өвлөнд бага наснаас гэлэн болж байсан. Шашны орд өргөнөөс олсон охиныг өсгөж байгаад гэргээгээ татжээ. Гаруул угсаа тодорхойгүй. Хувилгаадын сүмд бага ахугаас өсөн төрөнсөн. Бурхан шашны өвлөнд чандлан биелүүлэгч хатан болно. Аян дайнд нэгэн сүм дугныг эзэлэхэд гагцаар амьд үлдсэн охин байв. Цагаатай хаан очих хаяг, очих газар байна уу гэхэд намайг алаад өгөөч гэхтэн амьдар чи миний гэргий бол гэж хувилгаан ясыг нь халж эхнэрээ болгосон домогтой. Аянгат хүмүүнтэй суух ясгүй байхад нь аваад сужигсан байна тийм ээ. Уронгоо хатан. Тийм. За энэ 9 хатан тус тус нэгэн үйл хийн. 1. Ерөнхий их хуралдайг зарлаж дайн байлдаан түүний олц хишиг хуваах сан хөмрөг хэм татварыг Ёсүүлэн хатан хариуцна. 2. Ёсүүлэн хатныг өөд болсны дараа Турхан хатан толгойлох болсон. 3. Уронгоо хатан миний бие соёл сургах үйл хан хөвгүүд жонд гүнжид огтыг тэгшлэн засах үйлийг хариуцна. 4. Дүтгөр хатан бол арилжааны худалдааны гэрээ хийх орж ирэх зочин гижин хүлээж авах үйлийг хариуцна. 5. Дүл хатан бол бас төрийн хэрэгт орж төрийн учгийг тайлгаад түмний учгийг тэгшлэхэд зарах шүүхэд оролцсон. 6. Мөн энэ хатан лугаа адил зарах шүүж хууль цаад тэгшлэхийг Үркэнэ хатан хийн. Дүл хатан ихэвчлэн төрийн хамаат хууль цаазыг өгүүлж байхад Үркэнэ хатан ихэвчлэн жанжид болоод ардын үлийг тэгшлэнэ. 7. Ибускэнэ хатан цэрэг дайны нөөц адуу малын тэгшрэл хил аюулгүй байх аян дайны бэлтгэлийг даана. 8. Бики хатан. Даш хатны хамт шашин шүтлгийн үлийг даана. 9. Даш хатан бурхны шашинтай холбоотон засаж байхад Бики хатан бол бас Христ, лал, онгон шүтээнд бүгдийн үлийг даана. Аянгат миний толгой ирэхэн байна. Баахан Кенэ Кананы нэнүүд байна шүү дээ. Яаж ялгадаг байна? Цагаатай хаан хідэн хүүхэдтэй байсан бэ? Уронгоо хатан. Өдөр бүртээ төрж, жил бүртээ үржиж байхад тоолох аргагүй. Нэг нь ахмад болоход ач зээ төрнө. Ач зээгээ тоолж байхад баган төрөөд ерөнхийд нь баримжаалж ургийн бичгийг хөтлөнө гэхээс тус бүрийн нэрийг нь санамгүй. Гавьяа байгуулсан гэн танина. Гавьяагүй нэг нь умартна. Эндих хаттаасаа гарах үрсээ мэднэ.
Бид нийтдээ 36 хүүхэдтэй бөгөөд эрэгтэй нь 30, охин нь 6. Ер нь нэрсүүд нь бас бүгд л Уркана Үркэнэ болчихдог болохоор нэрийг нь тэр бүр мэдэмгүй. Аянгат ерөнхий ижил тал дүр байх уу? Оронгоохтон үгүй, бүгдийг нь ёсчлон мэднэ. Гэхдээ нэрийг нь хэлэхээр бүгд Уркана болж нэр давтагдах учраас хэцүү. Цагаатай хаан зовсон хүмүүст туртай. Хоёр их хатнаас бусд нь зовж яваад таарлцсан. Ингэж зовж явхаар надтай хамт амьдр гэдэл татчихдаг. Тусын сэтгэлээр ханаа болгоно. Энэ учгаараа олонх нь түүх адилханж би хаа өөрөөр бас өөрөөр зүс царайтай. Аянгат та яаж угаад ханилсан бэ? Баг залуудаа бол эцэг эхээс өгсөн хүмүүнтэй сууж байсан биз дээ. Оронгоохтон хэрээд түмнийг тайжууд түмэнд айлгаад манай гэр шатаж эцэг эхийнхээ цогцсны дэргэд уйлж байхад цагаатай хаан ирээд чи эдний охин уу гэхэд тийм ээ эцэг эхээ оршоож байна. Дараа нь өөрөө усанд үйж өгөх юу гэхэд үхээд хэрэггүй. Би чамд оршооход чинь туслая. Харин чи миний гэрээ бол гэд татагдсан. Цагаатай хааны сонин учиг нь эм хүмүүнтэй замд таарад бусад эрс шиг үчиж биш, дөрвөж биш ярихгүй. Шууд морин дээрээсээ ярьчихна. Нүдрүү нь хэсэг ажиж байгаад гинтл чи миний ихнэр бол гин. Тийм болохоор зовсон хин нэгэн ирэхэд бид цагаатай хаанд татна гэж бодоод олон гэргэд байхаас татгалзах зүйлгүй. Бид ярих хаваас игээл адил зовлонтой ихч дүүслугаа адил. Иймээс нэг нь нөгөөгөөсөө дээр дор гих учиг юргүй. Эд хаттын эцэг эхийг лавлавал бүгд дээд язгуурт гаруултай хатад байна. Бүгд л зовж зүдэрч байсан бүсгүй үрс учир аз таарсандаа гилаах нь илүүтэй. Тиймээс би боловсрал тэнцүүхэн. Гоо үзэсгэлэн би тууханч ухаан санаас сэргэг хатад болно. Хүмүүний дүр төрхийг бус ухаан туулсан зовлон сонсож хандлан суудаг сонин аштай хүмүүн. Хүмүүний сэтгэлтэй хандлахаас биш биетэй хандламгүй гэж хэлж байсан удаатай. Учгийн сэтгэл мөн чанар хувьсдаггүй. Биеийн залуу байж идэр болоод өтөл болоод олонтаа хувьсах юмд би юунд шунахв. Ядахны охид хүүхнүүд та нар оон гисэг төрхөхтэй хүртэл ондоо болдог босуу гэдэл маасаатл инээдэг байв. Тийм л хүмүүний мөн чанартай харцдаг сонин авиртай хүмүүн. Аянгат энэ олон хатад адилхан зовлон үтсэн болохоор би биенээ илүү дутуу үзэхгүй бас ачилж бодох юм байна. Оронгоохтон тийм бид бүгд л ижилхэн энэ үлийг хийчгээд өгөх юу гэж хэлсэн байдаг юм. Сүм дуган минь нурчлаа. Ажилсан лам нар минь өчглээ. Оршаах үг нь хийчгээд өгөх юу гэж даашаа хатан зовлонгоо хэлэхэд би бас эцэг эхээ оршаачхад өгөх юу гэж байтал цагаатай хаантай хандлаа гэд дотомчлон ярьж байсан түүхтэй. Мэдээж аян дайны үед олон юмс таараал биз. Тэр бүхний үг нь таалаагүй бол орхиол биз. Нэг ижилхэн биднийг сонгосон нь гайхалтай. Аянгат өөр ямар хэлээр ярьдаг байсан бэ? Оронгоохтон сурах ёстой л бол сурна. Юр залхуурч байсангүй. Бид Монгол нутгаасаа эрдэмтэн мөргөд ихэс дээдсийг урин залж үр хүүхдээ Монгол ясыг тэгж аягаар нь сургаж байсан. Татвар эмээч хамаагүй бүх хүүхдээ нэгтгэж Монгол яс заншил нүүдэлчин ахуйд нь сургаж адуу мал хөллөж анги өрөө хийлгэж нэгэн ижил Монгол охид хөвгүүд шиг сургаж байсан. Аянгат та 9 хаттын хүрээ бол хотоосоо зайдуу гэр барьчихсан байх нь тийм ээ. Оронгоохтон тийм ээ. Аянгат адуу мал ариунтай байсан уу? Оронгоохтон тийм. Нутаг сайхантай, адуу мал ариунтай. Татвар эмсийн хүүхдийг төрөх цагаас нь эхлэн ээжээс нь холдуулан бидний хүрээнд нэгтгэж бүх хүүхдүүдээ Монгол нүүдэлчин үр хүүхэд адил үсгэнэ. Хүүхдээ өгөхгүй, холдуулахгүй гэх учиг гарч байсангүй. Хөхүүл эмс олон байхад заавал ихийг өгөж яахав. Олон хатад ийм байхад үүнээс илүү дутуу гарч авирдах хэрэг юу байхав. Хэрвээ хүүхдээ хараад ихийн үргээг үддэг хөл төрийн үйлс цалгардах босоо. Тэртээ тэргүй нэгэн хатан үрийг өсгөх гээд инрэлт ижий болж байхад даасан үйлээ хийж байхад болох босоо. Бидэн нэгэн гэр бүл болж байхад итгэл даагаагүй мэт авирдах хэрэг байгаагүй. Аянгат ийм хэрэг гаргаж байгаагүй юм байна тийм ээ. Оронгоохтон тийм ээ. Хэрв тэгэх аваас биднийг цаазаар авах байсан.
Их цагаатай хааны эцэг өвгдийн уламжлалаас үрээ ондоо хүмүүнжүүлж дүрийн баслаг гаргаж байна гэж санах учраас цаазаар авна. Гэхдээ хүүхэд эцэг гэхээ мэдлгүй яхав. Эцэг нь цагаатай хаан, их нь тэр хатан гэдгийг бүх үрс мэднэ. Мөнтэй бид харийн дотоод бодлого самуунаас урдчлан сэргийлэхийг бодолцсон. Харь хатны хүүхдийг эхийн талын наац нартай холбоог бүрэн тасалдаг байсан. Төрийн самуун гарахгүй гэж тэр шүү дээ. Тэм учраас эцэг цагаатай, эцэг Чингис хаан, эцэг хүүхдийн сургаалаар сургаж, нагцын талын улбааг юрт сургадаггүй байсан. Шашин шүтлгийг хүртэл бүү шүтлэг, онгон шүтэн шүтлгийг дэмнэн. Учир нь үр хүүхдээрээ дамнуулан, төрийн эргэлт хийхээс болгоомжлон, эцгээс нь, эхээс нь үрийг нь бүрэн салгаж, хаан хатан жонон хүүхдээ эцэг хүүхдийн улбаагаар сурган сойргосон. Тиймээс их нь хүүхдээ танихгүй байх нь зүгээр. Үрсийг төрөх цагт ихтэн цусыг нь үзүүлэхгүй, нойтон ихсдэр нь боож авдаг. Учир нь төрийн самуун гарахаас сэрэмжилж байгаа нь тэр. Мөн өмнө цагтаа тэрэн нутагт олон хүүхэд гаргасан эмсийн нэр алтар өндөр. Юр хүүхэд гаргаагүй нь янхан лугаа адил, ёс бус харилцаа байсан тул хинээс хідэн үр гарсныг мэдэгдэлгүйгээр авч тэр муу жаяг зуршил болсон үйлээс үр хүүхдийг холдуулж цэвэр ариун суураар нь тэр улсыг хөгжүүлэх гэсэн санаанд ор их хүүхэд хоёрт амьдын хагцал үзүүлж байсан. Бутаахан үдгүн. Энэ тэгээд үеийн үрд тооцогдох уу? Оронгоо хатан. Бид хүүхдийг юр зовоосонгүй. Тэрэн хүүхдүүд нь төр улсын инх тайван амар амгаланы төлөө олон угсаатны их хаад жанжид болж бидэнд нэгэн чудаа гомдож байна. Энэ нь заяа харуулсалтай байна гэж хэлж байгаагүй учиг. Бидэн онгод болоод тухалж байгаа босоо. Магад хүмүүн төрлөختний төлөө эцэг их инрэл хайранд үлгийдүүлээгүй ч эргт төр хаан эцгийнхээ төлөө хайранд үлгийдүүлж өссөн. Цагаатай хаан олон зуун хүүхдүүдтэйгээ жарган цэнгэж тоглож наадаж суух дуртай нэгэн. Үрсийн өргөө гэж байна. Үрсийн өргөөндөө ирээд дөнгөж төрснөөс нь ахуулаад өсөн торнож байгаа бултантай нь энэ тэнцүү хайрлана. Имс биднээс илүүтэй бүх үрсээ мэдтгэн цагаатай хаан биз. Аянгат хүүхдүүдийг нь насарч өсгдөг тустай хүмүүн байсан юм байна тийм ээ. Оронгоо хатан. Тийм, Монгол харь бүх угсаанаас нэг юм байна. Үр бүхэнд нэг үйлчлэгч, шивгч түшиг байна. Тэр нь хүүхдийг их лугаа асарч, арчлах бөгөөд угсаа гаруулаас нь хамаарад сольж хийн. Ерөнхий багшлах нь ард олны улбаа. Харь орны угсааг ухуулж, таниулах учраас тэр нь нутгийг таниулах ёс заншил, сүсэг бишрлийн ялгааг хэлэх нэгэн байна. Гэвч асран тоглох хүмүүн, Монгол хүмүүн байхыг хичээдэг. Хөнхүүл ээжийг тус бүр нэг байлгах боломжгүй бол 2-3-аараа байна. Заавал Монгол хөнхүүл ээж гэхгүй, сүйтэй байвал болно. Ингээд хүүхэд 3 ой хүрсэн бол хөнхүүл ээжийг явуулдаг. Тиймээс тэрэнд ямар ч юм байж болно. Сурган сойрхох хатад л уугар Монгол хатад бас тэр нутгийн эрх мэдэлтэй хатад байна. Гэхдээ тэр хүүхдийн их нь биш. Учир нь их нь өөрөө сургах аваас миний чиний хүүхэд гэж ялгуурлан аашилна. Өөр нэгэн байвал өөр угсааны, тэр угсааны гэж ялгалгүй ижил тэнцүү авирлана. Бүгд ижил Монгол эцэгтэй тул ижил төс царайтай. Бүгд Монгол заншлаар сурсан тул ижил үг яриатай, ялгаж дийлэмгүй. Энэ бол бидний хайр халамж. Өөрөө илгэндээ үрдэлж өсгөөгүй ч хүүхэд өсөх, тоглон наадах бүх хэрэгцээг нь хангасан бидний хайр. Тийм учраас биеэ хөнөөхгүй, амь нэгтэй яхан дүүс болж. Учир нь цагаатай хаан өөрөө энэ мэд алдаа гаргасан тул өөрийн алдааг давтуулахгүй гэсэндээ эцэг нэгтэйч их ондоотой үрсээ нэг дор нэгэн аргаар өсгөн хичээсэн. Аянгат за гэлалаа.